За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Саран Цэцэг гэдэг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч байна. За энэ удаагийн ээлжит сурлаараа COVID-19 ба өдрийг хэрхэн үргэлжлэлтэй өнгөрөх вэ гэсэн сэдвтэй байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр өөрсдөөсөө хэд асуулт асуух хэрэгтэй. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр би ер нь цоо эрүүл байж чадж гэнэ үү? За мөн би өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж чадж гэнэ үү? За мөн би хангалттай сурч мэдэж чадж гэнэ үү? За мөн стресс бухимдалгүй байж чадж гэнэ үү гэсэн хэд асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. За тэгээд аливаа юмд зорилго гэдэг юм байх хэрэгтэй. Тэгэхээр бид нийтлэг хэдэн зорилгоодыг авч үзье. За энэ маань гэхээр хамгийн түрүүнд хүмүүст эрүүл байх гэсэн зорилго байна. За мөн хайртай ойр дотны хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ цагийг зарцуулах гэсэн зорилго байна. За мөн ажил хөдөлмөр байж байна. За мөн сурч мэдэх гэсэн хэдэн нийтлэг зорилгоуд байна. За тэгэхээр бид энэ зорилгынхаа хүрээнд төлөвлөгөө гаргаж ажиллаж болж байна. За тэгэхээр төлөвлөгөөг яг зорилгынхаа хүрээнд л гаргах. Жишээ нь хоногийн 24 цагийг хуваагаад гаргачих болж байна. За өглөө би яг хэдэн цагт босох вэ? За өглөө би босоод хамгийн түрүүнд юу хийх вэ гэж байж болно. За мөн ажлыг яг тухайн хий гэсэн цагтаа л амжилт хийх хэрэгтэй. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо COVID-19 үед ихэвчлэн зарим хүмүүс гэрээсээ ажиллаа хийгээд байгаа. Тэгэхээр гэрээсээ ажиллаа хийхэд бас их хүндрэлтэй асуудлууд их байдаг. Жишээ нь одоо үр хүүхдүүд нь уйлах, за эсвэл одоо бас цаана ингээл өөр юм дуурал, сатараал ажиллаа үр бүтээлтэй хийж чадахгүй ч гэдэг юм ийм асуудлууд их байдаг. Тэгэхээр бид нар богино хугацаанд ажиллаа амжуулж сурах байгаа тань. За дээрэс нь ажлын цагийг цагт нь л хийчихээр бусад цаг хугацаанд нь хайртай гэр бүлийнхэнтэй цагаа зарцуулж болж байна. Мөн өөртөө бас цаг зарцуулж явах хэрэгтэй. Хүн өөрийгөө бодож хийж бусад хүмүүст бас анхаарал халамж тавих байгаа тань л та. Тэгэхээр би өөрийгөө бодохын тулд хамгийн түрүүнд би эрүүл байж чадж байна уу? Стрессгүй тайван амгалан байж чадж байна уу? За тэгээд дээрэс нь санхүүгийн хувьд ч гэдэг юм уу те бусдаас хараат бус байж чадж байна уу гэдэг маань их чухал байгаа даа л та. За дээрэс нь одоо маргааш байхгүй мэт хүн амьдрах хэрэгтэй байна л да. Яг одоо гэхээр бид нар альва нэг ажлыг л дандаа за маргааш хий нөгөөдөр хийгээд ингээл орхиол эсвэл цааш тавиад идэг. Ингээд тусам хүнд өөрт ингээд нөгөө нэг ажил хуримтлагдсаар хагаад дараа нь нөгөө хүн чинь олон ажиллаа хийх болохоор стресстэй байдаг, бухимдаж идэг. Тэгээд тэр ажлаа амжуулж чадахгүй болчиход байдаг байхгүй. Тэгэхээр энийг ерөөсөө хамгийн гол нь хувийн одоо зөв зохион байгуулалт гэдэг юм л хүнд хамгийн чухал байгаа. За тэгээд дээрэс нь бид нар ихэвчлэн дандаа биеийн эрүүл мэндэд анхаарал байдаг. Бид нар сэтгцэн эрүүл мэндэд ч гэсэн хамгийн чухал юм а гэдгийг бас бодох хэрэгтэй. Сэтгэл эрүүл байж бие эрүүл байх хэрэгтэй байна. Яг тэгэхээр хүн сэтгэл санаагаар сайхан байж биеийн бусад өвчнгүүд ч гэсэн дандаа илааршиж эмчлэгдэх боломж их өндөр байдаг байх хэрэгтэй. За сүүлийн үед одоо энэ сошиал медиагууд аюул одоо техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс яаж байна гэхээр тэрэнд хэтэрхий цаг хугацааг зарцуулаад байдаг. Хичнээн гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамт байгаа хэрнээ тэд нартай цагийг зарцуулж чаддаггүй. Тэгэхээр бид нар тэр одоо энэ COVID-19 үед гэртээ байгаа энэ цаг хугацааг үр бүтээлтэй, аз жаргалтай, эрүүл сарвал байхын тулд ерөөсөө гол зорих хэрэгтэй байна. Угаасаа хүссэн хүсээгүй энэ COVID-19 өөрөө байхгүй болно. Эмчлэгдээд вакцин гараад ирэхээр гайгүй болчихно л доо. Тэгэхээр бид нар энэ цаг хугацааг одоо энэ хайртай гэр бүлийнхэнтэйгээ дахиж олдохгүй цаг хугацаа юм а гэдгийг аливаа амийн нөгөө эргээр нь хүлээж авах гэдэг юм л та. Эргээр нь хүлээж аваад бид нар энийг сайхан дурсамжтай үлдээх нь чухал байгаа. За дээрэс нь стресс тайлах хэдэн аргууд байдаг гэж хэлсэн. Стресс тайлах маш олон аргууд байдаг л да. Энэ аргуудаас өөрт тохирох аятайхан энгийн аргуудыг хүн хэрэгжилж болж байна. Жишээ нь стресс тайлах хамгийн нийтлэг бидний мэдээлэл дээрнээ хэрэгжүүлдэг хэд хэдэн юмнууд байна л да. Жишээ нь бид нэр инээж баярлах, баясах юмнууд байна. Тэгэхээр бид нар аль болох инээж баярлаж байх юм бол хүний сэтгэл баясаж идэг. Тэгэхээр хүн аль болох инээж баярлаж байх хэрэгтэй байна. За дээрэс нь бид нар аливаа цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд богино хугацаанд юм амжуулах гэдэг байгаа шүү дээ. Тэхийн тулд бас нэг талаас нөгөө нэг хэтэрхий их сошиалор хэрэггүй мэдээлэл сонсох гэдэг юм л да. Сөрөг мэдээлэл давтах гэдэг. Тэгэхээр
өөрөө өөрийгөө хэн чаддаг. За би сөрөг мэдээллээс холдох хэрэгтэй, сөрөг мэдээллийг сонсохгүй үзэхгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр яг өөртөө хэрэгтэй юм аа богино хугацаанд ашиглаад хэрэгжилж чинь. Бусад үед нь гэр бүлтэй хайртай хүмүүстэй цаг гаргах. Яагаад би дахин гэр бүл хайртай хүмүүстэй цаг гаргах гэж хэлээд байна вэ гэхээр бид нар хажууд нь байгаа чинь угаасаа хамт байгаа чинь гэдэг нэг бодол төрөөд байдаг. Гэтэл нөгөө төгөр бид нар хамт байгаа хэрнээ тэр цаг хугацааг яг сайхан хамт өнгөрөөж чадчихна уу? Үр бүтээлтэй хамт өнгөрөөж чадчихна уу гэдэгтээ сайн бодох хэрэгтэй байгаа тань л та. Тэгээд ихэнх хүмүүс угаасаа хүүхдтэй л байгаа даа л да. Тэгэхээр бид нар хүүхдийнхаа боловсрол гэдэг юм дээр бас маш сайн анхаарах хэрэгтэй байгаа тань. Хүүхдэд стресс багуулах хэрэгтэй байгаа тань. Хүүхдийг одоо энэ захим хэрэглээ гэдэг юм дээр хяналттай байх хэрэгтэй байгаа тань. Тэгэхээр эднэр дээр ч гэсэн бид нар бас хоногийнхоо цаг хугацаа ч гэсэн одоо хуваарлаад ингээд ажиллавал бас хэцүүгээр байгаа тань. За мөн залуу хүмүүсийн хувьд ч гэдэг юм уу сурч мэдэх гэдэг том асуудал байгаа тань л да. Тэгэхээр сурч мэдэх юм дээр за жишээ нь би өдөрт хэдэн үгэлж хийжлэн ч гэдэг юм уу. Эсвэл би өдөрт тийм юм хийн л гэдэг юм уу. Яг тэр барьсан юмаа л хийх гэж ярих хэрэгтэй. Тэгэхээр бид нар зарим тохиолдолд хитрхи олон юм руу ингээд явах гэдэг. Нэг юм хийж байгаа л нөгөө юм хийх гээл, нөгөө юм хийж байгаа л ингэх гэж ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм зохион байгуулалтгүй бол багадаа бол хүн өөрөө стресстэй л ажил амжихгүй өдөр ийм мэтгэл айгүй хордон өнгөрөх гээд байна л та. Тэгэхээр энэ хугацааг яг би өнөөдөр ийм юм аа хийчихье. Сурч мэдрэхтэр би эсвэл одоо юу гэдэг яг жижигхэн зорилт тавьчихад би өдөрт 20-30 үг хийжлээ гэж байгаа бол яг л тэрийг л хийждэг. Би өнөөдөр яг энэ ажлыг хийнэ гэж зорьсон бол тэрийг л хийждэг. Тэгээд ирэх юм бол энэ маань өөр стресс төрөх баг. Стресс төрөх гайгүй баг болох гэдэг юм л та. За дээрэс нь стресс тайлах хэд хэдэн аргууд байдаг гэж ярьсан тийм ээ. За тэрэн дээрээс бас нөгөө хамгийн их амархан арга маань амьсгалын тасгалууд байгаа гэдэг. За энэ амьсгалын тасгалуудаас 3 секундын амьсгалын тасгал байдаг л да. Энэ маань болохоор яадаг вэ гэхээр 3 секунд тоолох гэсэнд хүн амьсгалаа авна. За тэгээд амьсгалаа 3 секундын хугацаанд төгжинэ. 3 секундын хугацаанд амьсгалаа аажуухан гаргана. Энийг хүн өдөрт хамгийн багадаа 10-аас 15 удаа хийвэл зохилтой гэж үздэг. Эхлээд нь хүнд хийхэд яхан хэцүү байдаг. 3 секунд амьсгалаа аваад төгжээд гаргахад яхан хэцүү. Тэгэхээр заавал 3 секунд байхгүй болно. Эсвэл эхний удаад 1-2 секунд ч байдаг юм уу? Багаар ахиулаад явж болох нь. За мөн стресс тайлах эмэгтэйчүүдийн хувьд бас нэг их нийтлэг арга байна л да. Энэ маань юу вэ гэхээр найз нөхдөдөө ярьж буу халах, тийм ээ? Ярьж стрессээ тайлах гэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө бас нэг стресс тайлах энгийн нэг аргад орох нь. Тэгэхээр аливаа юмд танд аз жаргал авчирдаг, танд сайхан мэдрэмж авчирдаг, таныг урамшуулдаг ийм л хүмүүстэй та аль болох цагийг хамт өнгөрөөх нь хэрэгтэй. Ингэж та өөрөө ирч хүчтэй байна. Тэгэхгүй бусад сөрөг ингээл хүнтэй байгаад ирэхээр хүн яадаг байна. Стресст орох бухимдах юмуд аюул тохиолддог байна л та. За тэгэхээр бид нар ингээд найз нөхдөдөө уулзаж буу хааж стрессээ тайлах гэдэг л та. Тэгэхээр одоо энэ COVID-19 үед бид нар гэрээсээ гарах боломжгүй байгаа юм л та. Тэгэхээр энэ үед заавал уулзах гэдэг байхаар уулзах боломжгүй юм чи бид нар захим хэрэглээгээрээ видео калдаад бие биентэйгээ уулзаад стрессээ тайлж болж штэ. За тэгээд дээрэс нь бид нар аль болох цэвэр агаарт гарах гэдэг байгаа. За боломжоор цэвэр агаарт гарна. Хүн хоорондын зайгаа бариад гэсэн үг шүү дээ. За үнэхээр гарах боломжгүй байгаад байгаа бол нөгөө агаар сэлгэлтийг маш сайн хийгээд байгаараа гэдэг байгаа. Ер нь бид нар нэг ярьсан юм ач гэдэг юм уу байнга л хэлээд байл та. Энэ маань яагаад вэ гэхээр хүнд ерөөсөө зуршил болтол хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг зуршил болоод хэрэгжүүлэх нь хамгийн чухал байгаа юм л та. За дээрэс нь янз бүрийн спортууд байдаг. Спортын арга хэмжээнүүд гэр бүлэрээ бүжиглэх, дуулах, эсвэл гэр бүлэрээ янз бүрийн спортын дасгал хөдөлгөөн хийх үйл гэж болно. Яагаад ингэж спортын дасгал хөдөлгөөн хийх гэдэг байгаа вэ гэхээр энэ маань өөрөө хүний булчинг хамгийн сайн сулруулж өгч байдаг. Хүн стресс бухимдалтай яваад ирэхээр хүний булчин чангараад ах нь л та. Тэгэхээр энэ чангарлыг сулруулах юм хийх гэдэг байна. Тэгэхээр бид нар заавал гараал, заавал фитнес янз бүрийн юмд гэхэргүйгээр гэр бүл дотроо гэртээ ч гэсэн жижигхэн хөөрхөн орчин бүрдүүлээд тэр орчин дээрээ хамтдаа дасгал хөдөлгөөн хийж болох нь шүү дээ.
Бидний хувьд одоо энэ гэртээ ихэвчлэн одоо хөл хорионы үед байгаа даа л да. Тэгэхээр зарим хүмүүс маргааш ажилгүй юм чингээд л орой болтол, шөнө болтол телевиз кино үзээд л байна л да. Эсвэл хүүхдүүдэд унтуулахгүй ч гэдэг юм уу. Энэ маань өөрөө жоохон буруу болох гэдэг. Буруу амьдралын хэв маягт орох гэдэг. Тэгэхээр бид нар маргааш ажилтайч байсан, ажилгүйч байсан хүүхдээ айл болох эрт унтуулаад эрт унтсан хүн сайн ойр авах юм бол өглөөр тусна шүү дээ. Тэгэхээр л ажлын бүтээмж өндөр болно. Тэгэхээр сайн унтаж амрахгүй байвал угаасаа дархлааны тогтолцоо муудах, дархлаа буурах эрсдэл их байгаа даа шүү дээ. Тэгэхээр бид нар амьдралынхаа хэв маягийг хамгийн зөв болох хэрэгтэй юм аа. Наандлаж бид нэр идэж байгаа хоол хүнс. Яагаад идэж байгаа хоол хүнс вэ гэхээр бид нар өдөр тутамдаа өглөө босоод заримдаа ус уухгүй шууд хоол руу явдаг ч гэдэг юм уу. Эсвэл хүүхдүүдэд шууд кола ундаа өгдөг, эсвэл тараг өгдөг ч гэдэг юм уу. Энэ маань өөрөө буцаагаад нөгөө нэг гэрэлтэн системд муугар нөлөөлдөг. Тэгэхээр бид нар амьдралын зөв хэв маяг руу ерөөсөө шилжих хэрэгтэй. Наандчил өглөө босоод өлөн дээрээ ус ууж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. За чихэр, шоколад, за кола гэх мэтчлэн ер нь хүний эрүүл мэндэд хоруу чанартай хүнсийг аль болох бага хэрэглэх. Огт хэрэглэхгүй байх гэдэг бол бас нэг талаас хэцүү. Тэгэхээр аль болох бага хэрэглэх, хязгаарлах. За нөгөө төгөр хүний дархлааны хамгийн том эрхтэй системийн хүчин зүйл маань нөгөө нэг нойр гэдэг байгаа шүү дээ. Сайн унтаж нойроо авах. Бүр судлаачид тогтооцсон байгаа. Оройны 22 цагаас шөнийн 2 цаг хүртэлх нойр хамгийн чухлаа гэдэг. Тэгэхээр энэ л хугацаанд нөгөө хүүхэд сэрүүн яваад итвэхжээл ингээд ирэх юм бол хүүхэд унтахгүй байгаа даа шүү дээ. Тэгэл өглөө нь яг 11 12 босгоод идэг. Тэгэхээр энэ маань өөрөө буруу амьдралын хэм маяг. Тэгээд одоо ингэж явж байгаад бид нар нөгөө хичээл сургууль болоод ирэхээр хүүхдээ гів гинтхэн за одоо эрт ут маргааш хичээлдээ явна гэхэд тэгэхээр хүүхэд яадаг. Тэрэнд нэгэнтэл шөнийн 1 2 хүртэл ингээ унтаад сурцсан хүүхэд буцаад гів гинтхэн 9-д унтна гэж байхгүй. Тэгэхээр бид нар энэ цагийн зөв зохион байгуулалт хийх нь хамгийн чухал байгаа. Бид нар өөрөөсөө амьдралын зөв хэм маягтай байж ич өөрсдөө стресс бухимдал багтаа байж ич хүүхдүүдтэй үлгэр дуулаар л үзүүлдэг. Тэгэхээр хүүхдүүдэд зарим тохиолдолд хүчрэхгүй байгаад ирэхээр зарим хүмүүс хүүхдэд зодох нөтөгч гэдэг юм уу ийм асуудал гарах гад байдаг. Тэгэхээр бид нар заавал тэгэх биш. Одоо хүүхдүүд хайцсангүй юмыг ойлгодог болоод ирсэн. Гэр бүлийн дүрм зохиож болж байна. За бүгдээрээ өглөөд хэдэд босоод тим юм хийн. Өдөрт тэдэн минутыг хамтдаа тоглож өнгөрөөн хичээл намаа тэгж хийнч гэдэг юм уу. Яг ийм цаг гаргаад орой яг тэдэд унтна. Ингээд цагийн зохион байгуулалт хийгээд ирэх юм бол хүүхдүүд тэр дүрмээ аягүй сайн баримтлаад ирнэ. Тэгэхээр ганц тэр хүүхэд баримтлагч биш. Эцэг эхүүд өөрсдөө ч гэсэн тэр дүрмийг санаад өөрсдөө баримтлаад ирэх юм бол хүүхдтэй бас хяналт тавьж болох гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө энэ гоё гэр бүлийн дүрмээ хамтдаа сууж байгаа, хамтдаа ярьж агаад хөгжилтэй байдлаар гэр бүлийн дүрмээ зохион байгуулчаад тэгээд тэрийг баримтлах гад үзэх нь хэрэгтэй. За дээрэс нь бид нар нөгөө нэг орой хүүхдээ унтахаас өмнө чихэр шоколад аяг өгөх гээд байдаг. Эсвэл марууж инж гэдэг юм уу. Тэгэхээр энэ чихэр шоколад гэдэг юм хүүхдийг маш их итвэхжүүлдэг юм байна л да. Тэгэхээр хүүхэд итвэхжээд ирэхээр яах вэ? Мэдээж унтахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хэрэглээг багасгах нь үнэхээр хэрэгтэй юм а гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. Зарим тохиолдолд бид нар мэдээд идэг хэрнээ за муудаа гэд мэдээд идэг хэрнээ л өгчүүд идэг. Тэгэхээр энэ юуных вэ гэхээр бид нар зуршил болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эднэрийг болохгүй гэдэг юм аль болох хязгаарлах хэрэгтэй гэсэн үг л дээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөл хорионы үед гэр бүлээрээ аз жаргалтай өдрийг цаг хугацааг үр бүтээлтэй сайхан өнгөрөөрэй. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.